За миний согт дахин давтай морил 2 дахь бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн бичлэгээр өмнөх бичлэгийнхаа үргэлжлэл болгоод англи хэлнийхаа ерөнхий мэдлэгийг ерөнхий төвшнөө яаж сайжруулсан тухайга товч байдлаар ярих гэж бодлоо. За товч биш, жоохон урт болчих магадгүй. Тэгээд өмнөх бичлэг дээр маш олон хүмүүс жоохон хурдан яриад өгөөрэй гэд тэгжсэн. Тэгээд энэ удаад ерөнхийдөө өөрийнхөө ярианы темпээр ярий. Тэгээд YouTube дээр угаасаа үзэхдээ хурдаа тохируулаад хэсгээд багсгаад явчих болохоор та хэд маань бас өөрсдөө тохируулаад үзчихээрэй. За өмнөх бичлэгийг үзсэн хүмүүс маань надаас англи хэлний ерөнхий төвшингээ яаж сайжруулсан бэ гэж асуусан. Нэлээд олон хүмүүс тэгж асуусан. Тийм болохоор би энэ бичлэгээр ерөнхийдөө өөрийн маань англи хэлний төвшингээ тийм C1 төвшин хүртэл сайжруулсан энэ туршлагаасаа ер нь л ярина. Тэгэхээр энэ бичлэг маань болохоор та ингүүл үгсийн цангаа баяжуулж чадна, та ингүүл англи хэлээ сайжруулж чадна гэдэг юм зөвлөгөө ч юм уу тийм юм биш шүү. Тэгэхээр угаасаа тийм бичлэгүүд YouTube-ээр маш их байгаа. Тийм учраас бас өөртөө тохиромжтой зөв зөвлөгөөгөө олж аваад үзэж болно. Харин энэ бичлэг бол тийм бичлэг биш шүү. За ямар ч байсан товчоор хэлэх юм бол маш олон аргаар туршсан. Тэгээд өөрийнхөө би чинь өөр юм бол гадаад хэл нэгсээ мэдгүй. Бүр 10 жилдээ Япон хэл сурч исэн. Гэхдээ Япон хэлээ одоо бол таг мартсан. Тэгээд ер нь бол тэрнээс үцгээд хэлийг хэрэглэхгүй байх тусмаа мартдаг юм байна гэдгийг бол маш сайн ойлгож авсан. За тэгэхээр англи хэлийг бол аль болох өөр юм болох гоо те хоёр дагч яг их хишээ болох гээд ингээд хичээж байгаа. За тэгээд энэ хүрээнд бол манай 10 жилд уус англи хэлний хичээл гэж ордог байсан. Тэгэхээр одоогийн сургуулиуд ер нь дандаа л бас англи хэлний хичээлүүд орж байгаа ах. Сургаалтанд ингээд англи хэлний хичээлийг үзнэ гэдэг нь өөрөө системийн мэдлэгийг олж авах боломжийг бүрдүүлж байгаа гэж би ойлгодог. Тэгэхээр энэ тэндээс хаанаас ч сурхаа эхлэхээ мэдгүй байгаа хүмүүст бол сургуулийн хичээл эсвэл өөрөө тусдаа сургаалтанд ингээд сууж системтэй тэр мэдлэгийг олж авах боломжтой болж байгаа. За тэгээ би 10 жилийн хичээл дээрээ бол нэг их бас сайн сурч чадахгүйсэн. Яа тэгэхээр 7 хоногт 3 удаа 40-40 минутаар ордог байсан. Тэнгүүд 10 жилийн хичээл дээрээ зүгээр ингээд номын даалгавруу дасгалууд ажиллаад тэгээ тэрнээсээ илүү бараг цаашлахгүй тэгээ яг жинхэнэ сонсох, ярих, бичих, унших энэ ур чадваруудаа хөгжүүлэх ямарч тийм боломж байдгүй. Бараг л ер нь үйл үгийн 26 цагаа үзэж бараг дуусна уугүй юу гэмээр 12 дугаар ингээд төгсөж исэн. Тэгэхээр тэр хооронд бол ингээд англи хэлээ сайжруулах хүсэлтэй байсан учраас өөрөө сургалтуудад нэлээд их суусан. Тэгээ гэрийн хаажуудлын сургалтанд сайн гэж сонссон сургалтанд. Тэгээ би энэ хүртэл ингээд бодохоор нэг сургалтаас дор хаяж яг нэг юмыг бас ойлгож авсан юм шиг санагдаж байгаа хгүй юу. Жишээлбэл нэг сургалтанд бол би үйл үгийн 26 цагаа ингээд бүтэн А3-ын цаасан дээр бүх томьёоллуудыг бичээд тэгээ жишээ өгүүлбэрүүдээ бичээд тэгээ 26 цагийг ерөнхийдөө ойлгож авч ирсэн. Тэгээд одоо яг ингэ ботхоор бүгдийн цэрлээг үжигсэндээ яг зүй тогтлыг нь ойлгож авч ирсэн гэх юм уу. За бас нэгэн өөр сургалтанаас болохоор өгүүлбэрийг энгийн позитив өгүүлбэрийг негатив тэгээд асуултын хэлбэр рүү оруулах. За асуултын хэлбэр рүү оруулахдаа жишээлх юм бол do you know him гэвэл what do you know him about гэдэг ч юм уу тийм. Ингээд асуултаа илүү дэлгэрүүлээд яг энийг ямар өгдөг юм бэ? Би багш биш учраас яг яаж тодорхойлж ярих юм мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн санаа нь бол нэг юм тийм өгүүлбэрийн бүтцээ өөрчлөх, хэлбэрийг өөрчлөх, тэгээ дэлгэрүүлэх, тэгээ холбоос өгүүлбэр зохиох гэх мэтчлэн ийм бас суур ойлголтыг авч ирсэн. За гэхдээ ер нь бол сургууль болон сургалтнаас гадна яг өөрийн хичээл зүтгэл яг өөрөө үнэхээр сонирхсон бас өөрөө туулсан тэгээд тэрнээсээ ингээд нэг тийм за би энэ дээр өстө сайжрахгүй болохгүй байна гэдэг ийм мэдрэмж авсан тэр үеэс айгуу сайжирсан юм шиг надад санагддаг. За энэ болохоор дараагийн үйл явцтай холбогдож байгаа. 10 жилийн сургуулаа төгсөөд их сургуульд орчоод англи хэл дээр legal English гэдэг хичээл үзэж эхэлсэн. За тэр үед болохоор ингээд ангийнхан дундаа өөрсдийгөө ингээд нэг өгүүлбэрт танилцуулах.
нэгээс хоёр өгүүлбэр танилцуулах шаардлагатай болсон. Тэгээ би амар их сандарч ирсэн. Тэгээ юу гэж танилцуулгаач бараг тэр үед мэдэхгүйсэн. Тэгээд legal English гэдэг хичээлийг бол анханасаа ер нь англиний суурь байж байгаа л үзээд эхэлсэн байгаа даахгүй юу. За тэгээд legal English гэдэг хичээл үзнээсээ хойш ингээд дөрөвдүгээр курстэй би ингээд англи хэл дээр эссе ярилцлага авдаг тэтгэлэгт материал хийлгэжсэн. Одоо Konrad Adenauer гэдэг сан байдаг Германы Монголд дотоодын их сургуулиудад сурж байгаа оюутнуудад өгдөг дотоодын тэтгэлэг. За тэгээд энэ тэтгэлэгт ингээ материалаа анх илгээх гээд англи хэл дээр эссе бичиж үзчихсэн. За тэгээд тэрийг бол ингээ маш олон талаас санал аваад зөвлөгөө аваад ингээ сайжруулж ирсэн. Тэгээд тэтгэлгийнхаа эссэндээ одоо тэнцчихэд дараагийн шат буюу ярилцлагын шат руу орж яхад ярилцлага бас ингээ англи дээр аавна гэдэг жисэн. Тэр үед л бүр ингээ өөрийгөө маш сайн ингээ бэлдэх шаардлагатай болж исэн. Тэгээд тэр үед бол одоо миний үеийн нэг найз маань байдаг. Тэр найз маань бас англи дээр нэлээд сайн одоо суурьтай. Тэгээд маш англи хэлээр сайн ярьдаг ийм охин байсан болохоор найзаасаа маш их туслалцаа авч ирсэн. Тэгээд яг тэгхтэй болохоор одоо тухайн тэтгэлгийнхаа онцлогийг судалж мэдээ. За тэтгэлгээ ерөнхийдөө ярилцлаганд нэг иймэрхүү юмнууд орж ирдэг гэдэг мэдээлэл дээрээ суурлаад тэгээд ярилцлага ингэж асуувал ингэж хариулна гэд бүр ингэ тэмдэглэлийн дэвтэр дээр одоо юу гэх юм бичээд тэрийг бүр ингэ цээжилж исэн. За тэгээд мэдээж цээжилсэн хариултууд бүгдээрээ бол яг ярилцсан дээр ашиглагдаагүй. Тэгээд тэрийг ингэ цээжлээд өөрөө ингэ өгүүлбэр зохиогоод тэгээд нөгөө жоохон нэг ойлголттой болоод ирсэн байсан болохоор тэрийг ингэ нөгөө чанга дугаар уншиж яриад эхэлсэн болохоор бас нэг жоохон одоо англиний мэдрэмж ороод ирсэн байсан юм шиг байгаа. Тэгээ яг ярилцлага үеэр огт бэлдээг өөр асуултууд орж ирсэн ч гэсэндээ би айгуус амжилттай давж гарсан. Тэгээд тэр тэтгэлэгтэй тэнцсэн. Тэгээ ерөөдөө тэр үеэс ингээ харахаар би одоо маш их дөнгөж эхэлж ирсэн юм шиг санагдаж байхгүй. Ингээд бүр их сургуулийн 4-р курстэй. Тэр ч одоо юу гэсэн үг юм бэ? 21 онд ахгүй юу? 5 жилийн өмнө тийм. Тэгэхээр 5 жилийн өмнөөс би ер нь бол дөнгөж суурай тавьж эхэлж исэн юм шиг санагдаж байна одоо ингээд харахаар. За тэгээд тэр тэтгэлгийг авснараа ингээд маш олон өсөж явж байгаа тий амжилттай тэгээд сурлах сайтай нийгмийн идэвхтэй тийм олон сайн оюутнуудын дунд ороод өөрийгөө бас ингээд харьцуулах боломж надад олцсон. Тэгээд networking айгуух хийдэг. Тэгээд би тэгээд ингээд тэтгэлийн сангийнхаа зохион байгуулж байгаа өдөрлөг дээр очиод хамтдаа хоолунд идээд гадаад хүмүүстэй ярилцаад ингээ явдаг гэсэн. Тэгээ манай тэтгэлэгт оюутнуудын дунд маань ингээд англи хэлээр ярьдаг, аягүй сайн ярьдаг хүмүүс зөндөө байсан. Тэгээ би тэднийг хараад яг нөгөө нэг ширээн нэгээ суугаад хооллож явахдаа вау, ямар мундаг ярьд юм бэ те. Яаж ингэж яриад байна? Би ийм болох юмсан, ингэж сайн ярьдаг болох юмсан. Яавал ингэх юм болоо гэдэг юм. Одоо юм бүр өсөх англи хэлийг бүр маш сайн эзэмших юм хүсэл тэр үед ингээд дотор маань төрж исэн. Бүр ингээд хүсэл ирмэлзэл болоод пашн болж төрж исэн. Тэгээд би чинь бараг за тэрний өмнө нэг карантины үеэр за карантинийж бараг өмнө нэж магадгүй. Ер нь бол би ингээд нөгөө мөрөдлийн самбар гэдэг штэ тий. Тэгээд зорилго тодорхойлоод ингээ өөр дээр нэлээд тулж ажиллаж байхдаа за англи хэлийг бол ингээ төрлөх хэл шигээ сайн эзэмшнэ гэдэг зорилготой болж исэн. За тэгэнгүүтээ нөгөө ингээд яг өөрийгөө тийм байгаагаар төсөөл те тэрийг ингээд болцсон юм шигээр өөрийгөө хар гэд тийм нэг юм уншижсэн. Тэгээ тэнгүүтээ яг тэрнтэйг адилханаар би бүр одоо ярих жоох хичмээр ингээ өөрийгөө ингээд англи хэлээр илтгэл тавьж байгаагаар ингээд төсөөлөөд за би тэр ярих боллоо. Англи хэлээр амар хурдан ярьж байгаа юм шигээр ингээд яжээс амаа хөдлөж гэж өөртөө тийм зорилгоо тодорхой одоо харж исэн. За нэг тийм байсан үед тэгтээ тэрийгээ яг дараа нь ингээд үнэхээр бодтойгоор хүсэл болгож ингэж зүрхэндээ тээжс ихэлсэн гэх юм уу, амар сүртэй яриад байна. За ямар ч гэсэн тийм зүгээр ингээд нөгөө дэлгэрүүлээд ярихад бол юм байна. За 2 дахь үйл явдал бол тэр байсан. 3 дахь нь болохоор би энэ тэтгэлгийг авсныхаа дараагаар ковидын үед яг энэ 4-р курс яг ковидын үед байсан байна та. 3-р курс гэсэн юм аа. Би энэ тэтгэлэгт орохоос өмнө исэн юм шиг байна. Одоо бас ингэж сайн санахгүй. Ямар ч гэсэн энэ үйл явдал бол ковидын үед болж байсан байхгүй юу? Бас хичээлийнхаа захимаар хичээлээ үзэж байхаа хажуугаар хамаатныхаа дүүд би ингэж гэр орхон бидгүйсэн болохоор гэрт нь ороод англиний анхаачны хичээл заадаг байсан. Дээрээс нь захимаар бас нэг таньдаг хүнтэйгээ
сургалтанд нь одоо part time-аар ингэж анхаасны хүүхдүүдэд хичээл зааж эхэлж исэн. Гэтэ нэг удаагүй бараг нэг сарын хугацаанд л бас үйл явдалтай яг тэр үеэс би юу гэж ойлгосон бэ гэхээр одоо өөрөө жоохон нэг би нэг төвшөнтэй болоод эхлэж штэ тэгэнгүүт нэг төвшөнтэй хүүхдүүдэд бас хичээл заах юм бол одоо үн төлбөрөө өөрийнхөө бас нэг сайн дурын хүрээнд тэгж заах юм бол тэс хоёр ойлголтоо бүр өөртөө зэгцэлж авд юм лээ. Одоо хүнд заах чам мэдээж өөрөө бүр сайн ойлгоцсон байх хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд өөрөө сайн судлах хэрэгтэй. Тэгмэд одоо жишээлх юм бол би тэр хүүхдэд article буюу a and the гэдэг артиклуудыг яаж хэрэглэдэг вэ? Ямар тохиолдолд a-ийг ашигладаг, ямар тохиолдолд the-г ашиглах вэ гэдэг юмыг заахын тулд би өөрөө эхлээд ойлгож эхэлсэн. За тэгээд preposition тэ өөрч холбоо өгнүүд гээд зөндөө олон одоо сэдвэр нь ингээд өөрөө хичээлээ биелдээд тэрийг очиж заадаг байсан. Тэр маань болохоор надад аягуулсан ойлголт өгсөн юм нь бол тийм дараа нь тэр жижигэн юм шиг мөртлөө тэд нар чинь ингээд бас эсэн дээр ч гэсэн хэрэг болно, writing дээр ч хэрэг болно. Тэр writing дээр ялангуяа бүр яг иймэрхүү юмнууд аягүй хэрэг болдог. Тэгэхээр тэр суур бүр бараг л нэгдүгээр ингээд үздэг тэр хичээлүүдийг ер нь бол бас тэр заах хүрээндээ илүү өөрөө сайн ойлгож авсан гэх юм уу. За тэр бол бас нэг юм чухал үйл явдал байсан. За тэрнийх дараа бол за тэгээд бас л ер нь бол миний яг энэ англи хэлээ сайжруулах аялал маань бараг л 4-р курсээс эхэлсэн юм уу да 21 оноос л эхэлсэн юм шиг байна. Тэгээ нөгөө хүсэл эрмэлзэл төрсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ би ер нь бол тэр ярилцлаганд ороод тэнцэндээ бас ингээд амар гоё урам авсан. Тэгээд би чадах юм байна гэдэг итгэлтэй болоод эхлэнгүүтээ англи хэл дээр нэг эрдэм шинжилгээний уралдаан зарлагдсан манай сургуулийн оюутнуудын дунд. Тэгээд тэр эрдэм шинжилгээний уралдаанд орохын тулд би англи хэл дээр материалаа судлаад тэгээд бичээд тэгээд цааш нь өгөөд хэрэг тэнцвэл итгэлээ хилэлцүүлэх байсан байхгүй. Тэгээд би бараг 7-14 хоног би тэр судалгаан дээрээ суусан. Гэхдээ яг нэг тухайн үед бол бас ингээд судалгаа хийх одоо арга барилаа олоогүй нэг тийм одоо яатсан ч гэмээр юм дий нэг л их сайн хичээгээд байгаа юм шиг мөртлөө ерөөсөө нэг тийм сайн үеийн байж чаддаггүйсэн. Гэхдээ ямар ч сан тэр үеийн одоо ингээд англи хэл дээр хийсэн тэр судалгаа маань илтгэлээ хилцүүлж би чадаагүй ч гэсэндээ яг тэр үед би ингээд 7-14 хоног бараг вакуум орчинд орж хагаад нэг сэдв бариад тэр сэдв дээр ямар юмнууд байдیں۔ Юу байдیں۔ Тэ энд юу гэж ярилцаад байна, яагаад байна гэдэг юмнуудыг судлаад ирсэн чинь маш олон ойлгохгүй өгнүүд гарч ирчихсэн. Тэгээд тэр бүх ойлгохгүй өгнүүдээ ингээд давандуулаад орчуулаад яг би буруу аргууд ч гэсэндээ ашиглаад жоохон цаг хугацаагаа удаашруулсан байж магадгүй ч гэсэндээ тэр үед ингээд би хичнээн ойлгохгүй байсан ч гэсэн сонирхоод уншаад тэрийг ингээд би Монгол дээрээ ойлгож байгаа юм шигээр бүгдийг нь ойлгохын тулд ингээд 14 хоног зарцуулсан байхгүй. Тэгээд би 14 хоног ингээд амар өглөө оройгоо ингээд суугаад тэгээд илтгэлээ хідээр хилцүүлж чадаагүй ч гэсэндээ яг тэр үеэс бүр ингээд миний англи хэлний төвшин бүр нэлээд сайжирсан. Бүр өсрөнгөө хөгжих гэдэг чинь тэр шиг л болсон юм шиг надад санагдсан. Яг тэгэхээр одоо ойлгохгүй байна гэж бодсон ч гэсэндээ тэр нэг тэрийг одоо дурлаад судлаад тэгээ нэг сэдвэрээ англи хэл дээр уншаад судлаад орчуулад ингээд явах юм бол бас нөлөөлт юм байна гэж бодсон. За тэгээд тэрнээс ч хойшоо ингээд за илтгэлээч хилцүүлж чадаагүй. Гэхдээ ерөнхийдөө гайгүй суурьтай болчлоо гэл нэм дотроо зөрчилтөө үүсээд тэгсэн мөртлөө за англи угаасаа сайжруулах хэрэгтэй гэдэг зорилготой болцсон. Тэгээ хүсэлж төрсэн байсан болохоор янз бүрийн нөгөө англиний хэрхэн сайжруулах уу, үгийн сангаа хэрхэн баяжуулах уу гэл энэ зөндөө олон бичлэгүүд үзчихсэн. Тэгэл олон хүмүүсийн аргаас туршлагаас ингээд өөртөө хэрэгжүүлэх гээл оролдож исэн. За тэгээд тэднээс бол миний хамгийн одоо авууштай хийсэн зүйл маань болохоор аль болох их унших, их сонсох хэрэгтэй юм байна гэж тэр үеэс их ойлгож авсан. Тэгэхээр их сонсоол, их уншаал ах юм бол ерөнхийдөө нөгөө бүр тухайн үг өгүүлбэрийг бүрэн ойлгох байгаа ч гэсэндээ ингээ нэг тийм мэдрэмж гэх юм уу чих онгойн гэдэг чинь тийм юм суугаад эхэлчихсэн юм байна гэж утсан. Тэгээл ингээд сонсоол, уншаал яваад ангууд дараа нь ингээд уншихгүй, сонсохгүй зүгээр өөр юм хийж байгаа үед нэрээ тэр үг чи юу гэсэн үг юм бол гэдэг нэг дахин давтагдсан харцсан байгаа үгээ сонирхоод эхэлт юм лээ. Тэгэнгүүт сонирхонгуудаа одоо аль нэг өөрийн ашигладаг орчуулгын тойл бичиг ч юм уу те эсвэл орчуулгын аппликейшнийг ашиглаад ийм утгатай юм байна. Энд чинь ийм ойролцоо өгнүүдтэй юм байна гэдэг ингээд сонирхоод үгийн баялгаа баг багаар ингээд нэмээд явд юм байна гэж утсан. Тэгэхээр ер нь бол ойлгохгүй ч байсан.
төвшөндөө тохирсон зүйлийг бас айгүй сайн сонсож унших нь чухал юм байна гэж би түрүүс ойлгож авсан. За яг бас тэрний дараагаар нэг бичлэг үзэж агаад нэг арга мэдэж авсан. За тэр нь болохоор одоо ингээд би болохоор TEDx-ийн ихтгэлүүдийг сонсох дуртайсан байхгүй юу? Ягаад гэхээр ингээд тодорхой нэг юм хүний хөгжлийн талаар юм олж аавна. За тэгэнгүүт TEDx-ийн тэр нэг ихтгэл сонгож авангуудаа эхлээс сонсч нь бүтэн нэг 10 минут ч юм уу те 10-20 минут сонсонгуудаа транскрипт буюу одоо бичвэрийг нь олж аваад бичвэрийг нь эхлэн уншаад за тэгээ уншингуудаа тэрэн дээр ажиллаад энэ нь өсөг юм бол тэр нь өсөг юм бол гэд орчуулад өөрөө ойлгоод эхэлнэ шүү дээ те. За эн чинь ийм юм талаар ярьсан юм байна гэд. Тэнгүүдээ дараагийн шатнд нь болохоор нөгөө бичвэрээ барьж агаад яг өөрөө илтгэж байгаа юм шиг ингээд харж байгаа чангаар уншина. Тийм байна тий. Нөгөө илтгэгч яг уншиж байсан шигээ ингээд яг англи хэлээр ингээд уншина. Тэгээд уншингуудаа дараагаар нь тэр чинь ингээд дахин уншаалах юм бол яг л өөрийн үг шиг болоод эхэлнэ. Тэгээд өөрийн үг шиг болоод эхлэнгүүтээ толинд харж агаад өөртөө ярьж эхэлнэ. За энэ бол бас аюу нөлөөсөн арга байсан. За тэгэхээр тэр үед бол speaking маш их сайжирсан юм шиг санагддаг. За дараагийн нэг миний англи хэлээр сайжруулахад нөлөөлсөн маш том зүйл болвол би 2022 онд хуулийнхаа 5 дугаар курсыг төгсөөд Америкийн нэгдсэн улс руу Work and Travel гэдэг хөтөлбөрөөр зуны 3 сар одоо 3-аас 4 сар ингээд явсан. Тэгээд очиод тэнд бол яг 3 сар ажиллаад тэгээд үлдсэн нэг 20 хоногт нь аялаад ингээд 9 сард буцаж ирсэн байгаа. Тэгээд энэ хугацаанд бол бүр миний англи хэлний суур гэх юм уу одоо төвшин маань мэдгэдэггүйц нэмэгдсэн. За ингээд ер нь бол шалгалт өгж байгаа юм шиг англи хэлний төвшин маань ийм байж байгаад ийм болсон гэдгийг бол би мэдэх боломжгүй. Гэхдээ хүмүүстэй яриад энэ хэлцийг ингэж хэлдэг юм байна те. Энэ үгийг ингэж хэлвэл зөв юм байна. Ингэж хэлвэл хүмүүс ойлгодгүй юм байна лээ. Энийг ингэж дуудвал зөв юм байна гэд ярианы болон сонсголын чадваруудаа маш сайжруулад ирсэн юм шиг санагдсан. За тэгээд ирээд бол ажилд ороход ч гэсэндээ миний одоо Америкт ингээд англи хэлний ярианы сонсголын чадваруудаа харцангуй сайжруулсан энэ давуу тал маань ч гэсэндээ том боломжийг нээж өгсөн. За тэгээд ер нь бол олон төрлийн арга ашиглаад ингээд олон янзаар багаар ингээд сайжруулаад шат дахиад яваад байсан маань Америкт очиод бол ер нь маш илүү сайжирсан. Гэхдээ бас Америк руу явахын өмнө ч гэсэн тодорхой хэмжээнд сайжирсан байсан учраас надад одоо ажлын байр маань илүү давуу талтай ажлын байр болсон. Жишээлх юм бол би ингээд ажиллагчтойгоо ярилцж байхдаа англи хэлний төвшин хэрвээ доогуур байх юм бол одоо хүнтэй харилцдаггүй ажилд илүү ажлын байр санал болгоно. Харин англи хэлээр гайгүй ойлголцдог, ярьдаг, өөрийгөө илэрхийлдэг чөлөөтэй байх юм бол илүү хүнтэй харилцдаг ажил санал болгоно. Жишээлх юм бол одоо рестораны сервер ч юм уу те. За тэгэнгүүт хүнтэй харилцдаг ажил авчих юм бол тэнд гадаадд очиод зүгээр ингээд өөртөөгөө ярилцаад эсвэл дотны одоо монгол найзуудтайгаа яваад монгол хэлээр яриад байхаас илүүтэйгээр тухайн орчинд нь очиод ингээд англи хэлээ сурах боломжийг илүү сайн нээж өгөх юм шиг санагдсан. Тэгэхээр зөвхөн одоо Америк руу явчаад ингээд сайжруулнаа гэд тэр Америк руу явчаад сайжруулнаа гэдэг энэ юм дээр одоо найдахгүйгээр урд нь сайжруулад байх юм бол илүү том боломжийг бас нээж өгөх боломжтой юм болов гэж бодсон. За тэгээд одоо өнөөдрийг хүртэл ингээд би нөгөө ивчлэгийнхаа хамгийн ихэнд хэлсэн шүү дээ, хилийг ашиглахгүй байгаа тахаараа ер нь мартсан юм билээ. Тэгэхээр өдөр болгон ер нь л өөртөөгөө ажиллаад ингээд ойрхон байлгаад байх юм бол мартахгүй байх боломжтой гэж тэгсэн. Тэгээд өнөөдөр хүртэл ингээд мартахгүй байсан бас нэг том хүчин зүйл шалтгаан нь болохоор манай хуулийн фирм англи хэл дээр үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ өмнөх бичлэг дээр хэлжсэн шиг би англи хэл дээр баримтчилгээ боловсруулна. Тэгээ гадаад хэл дээр бас биш ээ. Одоо англи хэл дээр хүмүүстэй харилцаад ингээд явдаг. Ажлын орчиндөө ч гэсэндээ манай нэг гадаад партнер идэг. Тэгээ тэр хүнтэйгээ ч гэсэн ингээд англиар ярих боломж олддог учраас тодорхой хэмжээнд ингээд мартахгүй төвшнөө бариад явах боломж бас нэгдсэн. Тэгэхээр ер нь бол энэ бүх туршлагаас үзэхэд би нэг хідэн зөвлөгөө юу ч гэсэн хэлвэл бас зүгээр юм уу гэж бодсон. Одоо зүгээр л дан өөрийнхөө би ингэсэн гэд яриад байхаас илүүтэйгээр бас нэг ингүүл зүгээр юм байл шүү гэд таадаж гисэндээ хэрэгтэй мэдээлэл болох лөө гэж бодоод за тэгэхээр за энэ дэр ч одоо ийм нэг 6 bullet point байна л да. За хамгийн ихнх нь болохоор үгсийн сан буюу vocabulary. Энийг яаж одоо сайжруулах надад илүү
одоо юу гэх юм үр дүнтэй сайн нөлөөтэй байхаар санагдсан зүйл юу вэ гэхээр одоо ингээд нөгөө нэг бид нар чинь багасаа олон үгсүүд ингээд рандом үгсүүдээ эсвэл одоо юу гэдэг лээ нөгөө цагаан толгойн дараалалаар нь ингээд хэдэн үгсүүд жагсаагаал номын артлын хуудаснаас ч юм уу те ингээд цээжлээд идэв штэ нэг өдөрт 5-10-аар нь ч юм уу те. Тэгээ тэр бол нэлийн одоо явцгүй санагцсан. Яагаад гэхээр тэрийг чинь ингээд зүгээр одоо өнөөдөр цээжлээд унтлаа за маргааш санджиж магадгүй те. Тэнгүү тэрийг чинь ингээд давтаад хэрэглээд ойлгоод явахгүй учраас амархан мартагдчихна. Нөгөө урт хугацааны ой санамжинд орохгүй. Тэгэхээр тэрний оронд одоо түрүүний бичлэгийн дундуур хэлсэн штэ. Ингээд уншаал сонсоол явах тусам дараа нь маргааш нь ч юм уу те хизээ нэг өдөр нэрээ тэр өгч юу гэсэн үг юм бол гэл олон дахин давтагдаад ингээд нэг тийм сонирхлыг чинь татцсан, хаарлагч чинь татцсан тийм үг гарч ирж штэ. Тэгэнгүүт тэр үгсээ ингээд бичээд тэрийг мэдгүй өгнүүдээ ингээд бичих юм дэвтэр гаргаад тэгэд нэг хуудсан дээр одоо нэг үг гээд нэг юм нүүр гаргах чинь заяа. Тэнгүүтээ тэрэн дээрээ за жишээлбэл book гэдэг үг байлаа тий. Тэнгүүтэр book гэдэг үгийг англиар нь одоо юу гэж тодорхойлдог вэ гэдэг definition-ыг нь бичин заяа. Монголоор л угсаа ном штэ. За яг ном гэдэг ингээд бичиж болно. Тэнгүүд за ном бол өөрөө одоо нэг юм хуудастай ингээд хүмүүс ингээд эргүүлээд ингээд уншдаг гэдэг юм англи хэл дээр юм definition байлаа гэж бодоход тэрийг ингээд доор нь биччихнэ. За тэггүүтээ жишээ өгүүлбэрүүдийг бичнэ. За би ном уншдаг тий манай найз ном надад авчирч өгсөн ч гэдэг юм уу. Тэр үгээ ашигласан ингээд хэд хэдэн жишээ өгнөд бичнэ. За хамгийн гол нь synonyms буюу за хамгийн гол нь одоо ижил төстэй ойролцоо утгатай үгнүүдийг нь маш сайн одоо бичиж авбалаас зүгээр юм бэлээ. Synonyms-аас гадна no word family буюу үгсийн бүлэг гэх юм уу? Word family-гаар нь бичвэл бас одоо нэг үг сурахаасаа гадна давхар ингэ үгнүүд нь сурах боломжтой. За жишээлх юм бол angry буюу ууртай гэдэг үг байлаа гэж бодоход synonym хэсэг дээр нь mad уурлах, ууртай гэдэг ийм одоо ойролцоо утгатай үгнүүдийг нь бас ингээд жагсаагаад бичих юм бол чи ганц angry гэдэг үгийг сурахаас гадна давхар өөр энэ үгийг чи энэ англи дээр өөрөөр юу гэж хэлж болох юм бэ гэдэг үгнүүдийг сурна. За дээрэс нь за өөр чинь дээрэс нь одоо жишээлбэл definite гэдэг үг байлаа гэж үгүй тодорхой тэ тэгэнгүүт үгсийн аймаг гэсэн чинь одоо яг үгсийн аймаг гэсэн юм word family-гаар нь сурыг гэх юм бол definition буюу тодорхойлолт гэдэг definite тодорхой буюу adjective нөгөө тэмдэг нэр байлаа тэ тэгэнгүүт definition буюу noun нэр үг гэд ингээд нэр үг тэмдэг нэр үйл үг байц үг гэд ингээд энэ байдлаар нь одоо холбоод ойролцоогоор нь ингээд цээжилчих юм бол үгсийн санж нь нэмэгдээд явчихна. За тэгээд тэрийг болохоор одоо IELTS дээр маш их шалгадаг. Ялангуяа writing, speaking дээр нэг тавцсан үгээ дахин давтаад авахгүйгээр тэрийгээ яаж ойролцоо утгатай үгээр нь илэрхийлж болох вэ? Мөн ойролцоо тэр яаж ойролцоо утгатай үгээр нь илэрхийлж болох вэ гэдгийг ер нь бол нэлээд их одоо хаардаг. Тэгэхээр энэ бол бичгийн ур чадвар болон ярианы ур чадвар дээр маш их хэрэг болох байгаа. Тэгээд мэдээж vocabulary буюу үгсийн сангаа сайжруулж байна гэдэг чинь уншлага дээр маш сайн нөлөөлнө. За тийм ер нь бол угсаа сонсгол уншлага айл алын дээр нөлөөлнө. За тэгэхээр ер нь бол үгсийн сан бол суур юм шиг надад санагддаг. Тэгэхээр айл болох үгээ ер нь нэмэл яваад ах хэрэгтэй. За тхийн тулд сайн сонсоод өөрийнхөө одоо сонирхлыг татсан нэг сэдвэрээ сонсоод тэгээд тэрийгээр уншаад ингээд явангууд чинь нэг тийм нүдэнд чинь тусаад байн давтагдаад яваад байгаа үгнүүдийг сонирхоод тэрийгээ тэгээд дэвтэр дээрээ бичээд за дэвтэр дээрээ бичгтээ тодорхойлолт жишээ өгүүлбэр одоо англи хэл дээр бичнэ штэ монголоор биш шүү заяа. За тодорхойлтын англи хэл дээр бичнэ. За хамгийн одоо найдвартай ашиглах боломжтой тойл бичиг гэх юм бол Cambridge Dictionary. За Cambridge Dictionary-гаас тодорхойлт нь гараад ирчин, жишээ өгүүлбэрүүд гараад ирчин, мөн ойролцоо утгатай үгнүүд нь гараад ирчин. Тэгээд тэднийгээ бүгдийг ерөнхийдөө нэг нүүрэн дээр нэг үг гээд тэг ингээд бичээд бүтэн юм тэмдрээ ер нь бол өөртөө ингээд хадгалаад аваад үлдэх юм бол эргээд тэгээд тэрийгээ мэдээж 7-14 хоногийн дараа заавал хараад дахин ашиглаад ингээд явах юм бол ой санамжнаас чинь ерөөдөө гарахгүй ингээд суучих юм байлээ шүү. За тэгээд тэрийг бол кино үзэхэд ч гэсэндээ ашиглаж болно. Би жишээлх юм сая Lincoln Lawyer гэдэг кино үзсэн. Тэгээд тэрнээс бол маш олон ингээд хууль зүйн англи хэлний үгнүүдийг ер нь шинээр сурч авсан. Ялангуяа шүүх танхимд хэрэглэгддэг англи үгнүүдийг. Тэгээд тэрийг ингээд яг л objection гэж юу гэж байгаа юм болоо гэл те эсвэл overruled гэж юу гэж байгаа юм болоо гэл тэрийг ингээд мэдмээр санагдаад тэгээ тэр нь юу гэж байгаа юм болоо гэдээ өөрөө хайгаад
Тэгээд ойролцооттой өгнүүд нь ингээд олоод явахаар ер нь бол айгүй нэмэртэй байсан. За 2 дахь bullet point. Одоо энэс цаашаа ерөнхийдөө гайгүй. За тэгээд 2 дахь bullet point нь болохоор одоо 2 дахь зөвлөгөө гэсэн үг те. Тэр нь болохоор миний өмнөх ярианууданд гарсан нөгөө TEDx-ийн ихтгэллийг эхлээ сонсоод тэгээд сонсож байгаа дараа нь бичвэрийг нь гаргаж ирж уншаад тэгээд дараа нь орчуулад ойлгож авчаад дараагаар нь ингээд яг хэвлэж гаргаад тэрийгэ бүтнээр ингээд уншаад дараа нь ингээд хит уншаад ирэнгүүт өөр юм болно. Өөр юм болгонгуудаа тэрийгэ илтгэж ингэж толны өмнө гарч ирэх. Толны өмнө ингээд өөртөөгөө яг хүмүүсийн өмнө илтгэж ярьж байгаа юм шигээр тэрийгээ ингээд цээжснээ ярина. Тэгэх юм бол speaking чадвар бас нэлээд сайжрах юм шиг санагдсан. За 3 дахь зөвлөгөө. Энэ бол миний хувьд бас нэлээд чухал санагдсан. Би ингээд өглөө боссноос ахуулаад өөртөөгөө ингээд англи дээр айгүйх ярьдаг байхгүй. Би нэг юм угаасаа тийм зөвлөгөө хүнээс сонссон байсан болохоор тэрийг ингээд мянган өөрөө мэдлгүй л тийм болцсон. За тэгээл өглөө босоод тийм. За би өглөө 8 цагт бослоо тий. I woke up at 8 o'clock, so 8 a.m. гэл тэнгуүтээ би шүдэ угааж байна. Гингүүтээ I brush my teeth. Би өглөөний цайгаа ууж ийн. Миний өглөөний цайнд ингээд өндөг авокадо шарсан талах байна гэх юм бол I'm having my breakfast. In my breakfast there are 2 eggs, 1 avocado and toast гэдэг ч юм уу те. За мэдгүй ойрд англиэр яриаг болохоор нэг л тийм жоохон сонирм байгаа тань. За ийм байдлаар ингээд өөртөө яриад за тэгэнгүүтээ одоо жишээ нь бол би хүүдээ өдрийн хоолыг хийж гинэ гэж бодоход за би өдрийн хоолнд нь ингээд чихэрлэгт хүмүүс ногоон хулуу үхрийн мах хийж гинэ гэх тэнгүүд чинь би ногоон хулуу юу гэдэм болоо гэл тэгэл хайж хэлж байгаа байхгүй зүкини гэдэг юм гэл болоод мэдчихин тэнгүүтээ тийм тэднэрийг ингээд өгүүлбэр болгоод өөртөө ярина. Ер нь бол гол санаа нь хийж байгаа үйлдэл болгоно ингээд англи хэл дээр яриад тайлбарлаад одоо хүн тайлбарлаж өгч байгаа юм шиг өөртөө яриад байна гэсэн үг. Тэгхийн бол маш олон одоо ахуйн хэрэглээний өдөр тутмын өгнүүдийг энгийн өгнүүдийг мэддгүү мөртлөө энгийн мөртлөө мэддгүү өгнүүдийг ер нь бол сурах боломжтой юм шиг санагцсан. За дөрөвдүгээрт нь энэ бол түрүүний бас хэлсэнтэй давтж байгаа дуртай киногоо хадмалтай хадмалгүй аль алинаар нь одоо ингээд үзэж хагаад тэгээ ярьсан юмыг давтаад дуурайж хэлж үзнэ. Одоо ингээд кинон дээр бол ингээд гадаад хүмүүс амар хурдан ярьдаг штэ дөр гэж шууд яриад явтана. Тэнгүүд сабтайлын гаргаж ирж хагаад тэрийг уншиж хагаад дахин давтаад жагаад яг тэднэртэй адилхан хэмнэлээр ярьж одоо дуурайж хэлнэ гэсэн үг. Тэгэх юм бол ингээд бас хэлж жоохон зүгшэртэй юм шиг санагдсан. За 5 дугаарт нь болохоор энэ бол ингээд би өмнө нь сонсоод уншаад гэдэг эзэн штэ. Тэнгүүд энэ удаагийн болохоор сонсож уншснаа ингээд идэвхгүйгээр буюу пассив байдлаар сонсох биш, идэвхтэйгээр сонсож тархиа илүү ажилуулна гэсэн үг. Одоо дан ингээд сонсголын чадвараа хөгжүүлэхээс гадна сонсоод тэрийгэ илэрхийлж ярих чадвараа хөгжүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо подкаст сонслоо тархины тухай. За тэнгүүд тэр тархи чи ингэж ажилт юм бэлээ, өглөө босоод ингэдэм бэлээ гэд ярина штэ тэ тэнгүүд ойлгосон юм аа. Заавал бүгдийн дуурайж явах шаардлагагүй ойлгосон юм аа. Нэг өгүүлбэр ч юм уу 2-3 өгүүлбэр. За энэ хүн ингэж хэллээ. Тэр нь болохоор ийм утгатай юм байна гэд ингээд дахиад одоо англи хэл дээр ярина гэсэн үг. Англи хэлээр сонслоо тэр англи хэлээр ингээд илэрхийлж ярьлаа. Тэгэнгүүт давхар сонсголынхаа хажуугаар ярианы чадвараа хөгжүүлж байгаа юм байна. За хамгийн сүүлийнх нь болохоор одоо давхар бичгийн ур чадвараа яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр бодонгууд одоо өдрийн тэмдэглэл эсвэл одоо юу гэдэг тийм богино болон урт хугацааны төлөвлөгөө гаргаж байгаа шүү дээ. Тэгэл өдрийн тэмдэглэл бичиж байгаа, өдөр болгондоо бичиж гин эсвэл 7 хоногт нэг удаа ч юм уу. Ямар ч өөрийн ингээд амьдралтай холбоотой зүгээр л энгийн одоо тэмдэглэл төлөвлөгөөгөө монгол хэлнээс гаргаад англи хэл рүү оруулаад одоо өдрөө ядаж англиар бичдэг тийм. Хүмүүдэд хийх зүйлсээ to-do list-тэй ингээд англиар бичдэг. Он сараа англиар бичдэг. За ер нь бол ингээд төлөвлөгөө тэмдэглэлүүдээ ингээд англи хэл рүү оруулж байгаа. Тэгэх юм бол бичгийн ур чадвар чинь ч гэсэндээ юм дагаад гайгүй сайжирчнаа. Тэгээ ингээд бичиж авах хугацаанд чинь нэрээ тэрийг яаж бичдэг юм болоо, нэрээ энийг юу гэж бичдэг юм болоо гээл хайштай те тэгэх болгонд чинь өдөрт нэг үг, 7 хоногт нэг үг тэгсээр агаал хуримтлагцаар агаад одоо туслыг хураавалдалаа гэдэг шиг тэгээд ер нь бол нэмэгдээл явах юм байна гэж батсан шүү. За тэгэхээр ийм 6 зөвлөгөөг сүлд нь бас өгье гэж бодлоо. Тэгэхээр эдгээр маань болохоор бүгдээрээ speaking
writing өнөөдрийн ур чадваруудын маань суурь байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр миний өнөөдрийг хүртэл ингээд хийж үтсэн, туршиж үтсэн маш олон зүйлс маань өнөөдрийн төвшмнийг маань бүрдүүлж байгаа гэх юм уу. Тэгээ энэ төвшөнд хүргэсэн байна. Тэгэхээр бол ингээд би ганцхан юмд одоо ганцхан сургалтанд суугаад амар сайн болсон гэхгүй тий. Нэг ном уншаал өөрчлөгдсөн гэхгүй би маш олон талаас нь суурьсан, бүр өөртөө зорилго тодорхойлсон, миний бүр ингээд цээжин зүрхэнд маань ингээд хүсэл эрмэлзэл төрсэн, бусадтай өөрийгөө харьцуулсан, өөрийгөө ямар байгааг мэдэрсэн тийм маш олон одоо амьдралын үйл явдлуудтай холбогдож байна. Тэгээд ийм байдлаар ер нь бол ингээд ганц хэлний төвшин маань ингэж өөрчлөгдсөн байна. Тэгээд би ганцхан англи хэл биш өөр бас хэлнүүдийг ч гэсэн сурмаар байгаа. Тэгээд дээрэс нь одоогийн төвшнөө ч гэсэндээ бүр илүү сайжруулмаар байгаа. Бүр илүү чөлөөтэй ярьж, бүр илүү сайн хүмүүсийг ойлгож ер нь бол одоо болтол миний зорилго ингээд бүрэн болоогүй. Гэтэ үйл явц нь надад айгүй чухал байгаа. За нэг юм байгаа шүү. За тэгээд анхаарлаа тасан байлаа. Дараагийн бичлэгээр уулзъя.